Галзуу өний өдрийн тэмдэглэл. Би дунд сургуульд байхын тэр ах トゥ хоёртай сайхан андууд явлаа. Тэр цагаас хойш олон онжид солигдсон урсаж, бид холдон холцоор аажмаар харилцаа холбоо тасарсан билээ. Саявдархан ах トゥ хоёрын нэг нь хүн дээр өвдснийг санамсаргуудуулаад төрсөн гэртээ очих зам руугаа тэднийхээр ороод гарвал ах нь дүүгээ нэг хэсэг өвдсөн үнэн химээв. Та үүний төлөө ирсэн бол энэ хол газар дими явжтэй. Дүү маань хэдийнэ эдгээд хот орж төрийн албанд орсон гэж инээгээд энэ тэмдэглэлээс дүүгийн маань өвчний тухай уншиж болно шүү гэсээр 2 дэвтэр өдрийн тэмдэглэлийг нь өглөө. Харж ирээд уг тэмдэглэлийг сөхөж үзвэл галзуурсан болох нь илэрхий. Өгүүлэмж нэмэгцэгцгүй, үйл явдлын дэс дараалал алдагдсан, учир холбогдлогүй үг цөөнгүй дээр он сар өдрийг огтхонч тэмдэглээгүй байхаагаад бихний өнгө зөрж, бичгийн хив өөрчлөгдөж байснаар нь уг тэмдэглэлийг нэг өдөрт хөтлөөгүйг нь тодорхой хэлж болмоор ажээ. Чингээд утга холбогдолтойг нь авч эмчнэрийн судалгаанд зориулж өгөхөөр нэгэн бичвэр болгон эмэгтгэв. Би уг тэмдэглэлд ямар нэгэн засвар оруулаагүй бөгөөд хүмүүсийн овог нэрийг л сальсан болно. Гэлээгээд идэхээр хүн бүгд олонний танил бус тосгоны игэлж ирийн иргэд учраас өгүүлэмжийн төлөв байдалд нөлөөлөхгүй лав. Тэмдэглэлийн нэрийн тухайд уг хүн идгээд ийхүү нэрлснийг нь өөрчлөлгүй орууллаа. 7 оны 4-р сарын 2-ны өдөр 1. Өнөө оройн сар гойд сайхан гэрэлтэн. Сарыг энэ мэд таашаан харалгүй 30 гаруй жил болсны учир энэ орой үзээд сэтгэл сэргэж ухаан цэлмэв. Өнгөрсөн 30 жил түнэр харанхуйд авцсан байсныг одоо л ойлгох мэт. Гэвч анхаарал болгоомжтой байлгүй бол горгүй. Үгүй бол Жаогийн нохой ямар учраас өөдөөс цоо ширтэн вэ? Айж явах нь зүйтэй. 2. Энэ шин саргүй байхыг үзвэл сайнны ёр биш тэгээ. Өглөөр таашааныхаа хаалгаар болгоомжтой гарав. Жао гүвэний харц нэг л жигтэй. Надаас айсандаа тэрүү эсвэл намайг хороох гэж сансандаа тэрүү. Түүнээс гадна 7-8 хүн миний тухай шивэр авир хийцгэн. Гэлээч намайг сонсчих вэ гэж имэж байгаа шинжтэй. Зам зур таарсан болон энэ мэд жигтэй авирлна. Ууртай догшин байрын нэг нөхөр намайг хармагцаа тас хийтлэх хөрөхөд өвч биеэр хүүт өргөнж чирч тэд хизээний бэлтгэлээ базаасныг ойлгов. Гээд би хайсангүй. Цааш алхлаа. Урд яваа хүүхдүүд мөн л миний тухай ярилцсан. Тэдний харц Жаогүй винийхээс огтхон ч ялгаагүй. Царайн төмрийн хайш шиг баргаар. Би энэ хүүхдүүдэд гим хийгээгүй дээ. Гэтэл надад ийм өрш занах нь ямар учиртай вэ? Дэсэлгүй юу болоо вэ гэж хашгирсан ч гүйлдээд явчихв. Би ер Жаогүйн болоод замд таарсан хүмүүст ямар гим хийгээвэ? 20 жилийн өмнө Гүү Зяогийн данс тооцооны дэвтрийг гიშгэлсэн нь үнэ. Гүү Зяог жигтэйхэн уурсаж үлээ. Гэхдээ Жаогүйн түүнийг танихгүй тэр явдлыг дуулсан хоноо Гүү Зяогын талд орсон байж мэднэ. Чингээд зам таарсан хүмүүст миний тухай ярьснаас зайлахгүй. Гэтэл хүүхдүүд ямар учраас өөдөөс ширтэн жигтэйхэн аашлна вэ? Надаас айгаад ч байх шиг, намайг хорлох гэж байх шиг. Нэг бодлын гайхаар зэрэгцэгч, гуниг гансрах сүлэлдэн уймарна. Хүүхдүүд эцэг ихээсээ л энэ зан авсан байж таарна. 3. Шүнжин нойр хөлжөө. Альва хэргийг ирэх биш судалж үзвэл сая ойлгон ухаж болдог үлээ. Сүрний ахлагч тэднийг дүнгэж, нудраган баячууд нүүрэн дундуур нь дэлсэж, эмс хүүхнүүдийг нь захиргааны харуулууд эзэмдэж, эцэг их нь мөн хүүдэгчдийн гарт үргэджээ. Гэвч тэр үест царай найзтай өчигдрийн шиг догшин ширүүн байсангүй. Дан ялангуяа гудамжинд таарсан эмэгтэй чихтэй сонин авирлав. Чамайг тэ хазаад хайчихна шүү гэсээр хүүгээ зодож байсан ч намайг ширтээстэй. Би айснаа нууч чадсангүй. Араашүүдээ яр зайлгасан хүмүүс тас хөгсцгөө. Тэгтэл 5 дугаар чинь гүйж ирээд намайг гэрээд минь чирэв. Чирээд аваад ирлээ. Гэрийнхэн мань танихгүй царайлцгаана. Харц нь мөнөө хүмүүсийн хээс ч ялгаагүй ав адилхан. Өрөөндөө орвол тахиа, нугастай, тор төгжиж байгаа хаятай гаднаас төгжчихлээ. Юу болсон юм бол? Ёстой бүү мэд. Хэд хоногийн өмнө манай газрыг түрээсэлдэг Ланзи тосгоны тариачин ир ургац муу байгаа тухай дуулахаар ирж, тосгоныхон илбэж байгаад нутаг нэгтний хороож цүс ихтэй болохын тулд элэг зүрхийг нь суулаад шаарж идсэн тухайн ахад ярихад би үг хавчуулгаар ам нээсэн боловч тэр хоёр над руу гайхасхийн харж үлээ. Тэр хоёрын харц гудамж таарсан үстэй яг адилхан байсныг одоо л ойлгов. Ингэж санахад хамаг би дагчин чичирнэ. Тэд хүн идэж байгаа ухаан намайг ч идэж мэднэ. Та нар боддоо. Хазаад хайчих юм шүү гэх эмэгтэй дөө. Шүдээ яр зайлгсан, баргаар царайтай улсын тас хийсэн инээд. Ах, тариачин ир хоёрын яриа өөр хоорондоо холбоотой л байж таарна. Тэр эмэгтэй үг хор, хүмүүсийн инээд хурц худаг. Хурц болоод яр зайсан цагаан шүдэнд хүний мах идэхэд зориулагдсан мэт. Би элдвээ муу санаагүй ч гэлээ. Гүү Зяогийн данс тооцооны дэвтрийг гიშгэлсэн хойно бас тийм ч гинэн цагаахан амтан биш бололтой. Тэд ямар нэгэн юм сэтгэсэн ч яг юу сэтгэснийг нь би даанч тааж мэдэхгүй юм. Түүнээс гадна тэд хин нэгнийг өшин зансан л бол муу санаатан гэд нэрлчихэв.
Анх нэгэнтээ хамгийн сайн хүнтэй ч болов үг зөрвөл уурлах нь мэдээж, хамгийн муу хүнтэй ч болов санаа нийлвэл үгүй мөн ухаантай, мэдлэгтэй хүн юм аа гэд дуу алдна гэж хэлсэнсэн. Хүнийг санаанд таана гэдэг бүтэршгүй хэрэг. Тэр тусмаа хүний мах идэх тухайд бол ярилтгүй. Алив хэргийг тал бүрээсэн судлан байж сая ойлгоно. Дээр үед хүний мах иддэг байсныг би түүхийн судар бичгээс уншснаа бүр түүрхэн сандаг. Мартснаа сэргээх гэж түүхийн ном судар сүгэж үзвэл он сарыг нь тэмдэглээгүйч хуудас бүрд нь хүнлэг инрэнгүй шудраг ёс суртахуун сайн үйл гих зэрэг дүүрэн бичээстэй. Гэлээгээд нойр хулжиж шүндэл өнгөртөл ном уншиж суугаад мөр бүрийн хооронд хүний мах идэх гэсэн үг ирээлжлэн буг гинэтхэн ажиглаатхав. Энэ өгөөдөөс тоху таяа энийг хэлнэ. Би бас хүн болохын хувьд тэд намайг эдхийг хүсэж байгаа шүү дээ. 4. Өглөө босоод тавтайхан суудал 5 дугаар чэйн ороод ирлээ. Жигэнсэн загас аваад иржээ. Тэр загас хэрцгий цагаан нүдтэй. Хүний мах идэх тухай ярьж байсан хүмүүсийн ихтэй адил ангай самтай. Хит савхтаж идтэл гулжганаад загас гэхэд хэцүү ажээ. Хүний мах ч юм билүү гэж бодогдоод огиулөө. Чэйн хөгшин минь хахад уудаа тань гэж хэлж өгөөч. Цэцэрлэгээр зугаалмаар байх юм гэсэн ч чэйн хариу хэлэлгүй. Гарлаа. Гэсэн ч төдөлгүй эргэж ирээд хаалгыг минь онгойлгов. Би суудлаасаа хөдөлсөнгүй түүнийг ажлаа. Намайг яах гэж байгаа бол гарахгүй мэдээж. Анхныг өвгнийг дагуулад ирж явна шүү. Өвгний нүд ширүүн, түүнийг нуух гэсэн бодолтой. Нүдний шилнийхээ цаанаас над руу хааныг хялгах хийн. Ах, өнөөдөр би чинь аваа дээр байх шүү гэсэнд тийм ээ гэлээ. Чамайг хээ хэмжээд үзүүлэе гэж бодоод заллаа гэхтэн өвгөн угтаа зүсээ хувилгасан зандалчин гэдгийг мэдвч. Заал гэв. Суцыг минь барьж байгаад дүр үзүүлэнгээ өөхтөө эсхийг минь шалгаж хувиа хүргэхээр бодно. Гэхдээ би түүнээс айхгүй. Би хүний мах иддэггүй ч тэднээс хавьгүй зоригтой. Өвгөн рүү зангидсан гараа сунгаад яахыг нь ажиглав. Өвгөн сууж нүдэ анаад судас тэмтрэн удтал барьж улмаар жүтгэрийн шиг жартгар нүдэ нээгээд элдвээ юм бодох хэрэггүй. Хідэн өдөр амар тайван суулгахад зүгээр болно гэлээ. Элдвээ юм бодох хэрэггүй. Хідэн өдөр амар тайван суулга гэсэн нь тарах тээвэр ахуул гэсэн утгатай аж. Тэгсэн цагт ахиухан магшуултай болно. Гэвч зүгээрээ болно гэсэн нь ямар учиртай вэ? Хүмүүс яггүй зайлтай. Хин нэгнийг барьж идэхийг хүсэгч уг санаагаар нууж шууд халтгаас имээсэндээ ийм арга сэддэг хүн шүү. Ингэж бодоод эсэлгүй инээд алдав. Санааг нь тааж мэдснээ сэтгэл ханлаа. Инээдс минь ир зориг шулуун шударга занг нэвчин. Ийм ч учраас өвгөн ах хоёрын царай барав. Намайг ирэмших тусам тэд барьж идэхийг хүсгэн надаас ирж хүч амталсандаа тэр биз. Өвгөн өрөөнөөс гарч хаалганаас ялэмгүй холдоод ахад ер нь шалгах идчихье гэж хэлвэл ах толгой тохиж байна. Ах ч бас намайг барьж идэхийг хүсдэг байх шүү. Инgeэх бодол гинэт зурсхийн орж ирлээ. Ах намайг барьж идэх хүмүүстэй санаа нийлжээ. Миний ах хүний мах иддэг. Харин би хүний мах иддэг хүний дүү. Би хүнд бариулж идүүлэгч хүний мах иддэг хүний дүү хിവэр үлдэнэ. 5. Сүүлийн өдрүүдэд бодол санаа багахгүй өөрчлөгдөв. Өвгөн ярагч юм биш. Жинхэнэ эмч байлаач хүн иддэг нь лав. Анагаахын шинжлэх ухааныг үндэслэн Ли Шижин үс ба түүний үндэс нэрт сударта хүний махыг шарж идэж болдог гэж тов тодхон өгүүлсэн нь би. Ийм байтал өвгөн өөрийгөө хүний мах иддэггүй гэж баталж чадна гэж үү? Тэгээд ч ахыгаас сэрцэнд минь үндэстэй. Эртний ном судрын их бичвэрийг над тайлбарлаж өгөхдөө хүүхдээ солилцож идэж болно гэж хэлсэнсэн. Нэгэнтээ муу хүний тухай ярихдаа түүнийг алаа зогсохгүй махыг нь идэж, арсыг нь өвчөөд дэлгэж хунтвал таарна гэж ам алдсан юмдаг. Тэгэхэд би нас бага байсны учраас айсандаа зүрх амаар гарчих шахан дэлсэж үлээ. Хэдэн өдрийн өмнө манад ирсэн Ланзы тосгоны тариачнэр тосгоных нь хамжиж үгүй хийсэн хүнийхээ илэг зүрхийг идсэн гэж ярихад ах ёр гайхаагүйгээр барахгүй зөвшөөрсөн аятаа толгой тохиж байсан. Ах урдын харгас хэрцгий зангаа тавиагүй бололтой. Хүүхдүүдээ солилцож идэж болно гэж хэлсэн хүн ер нь юугаач сольж хэнийг ч идэж мэднэ. Урд нь шудраг ёсны тухай ярихыг нь сонсоод би гиндэж итгэж байлаа. Харин өдгөө ах хэдий шудраг журмын тухай ярivч ам нь хүний тосоор тослогдсон төдийгүй зүрх сэтгэл нь хүний мах идэх тухай бодлоор дүүрэн явааг мэдэж авлаа. 6. Иргэн тойрон түнэр харанхуй. Өдөр шөнө алин болгыг ялахын аргагүй. Жаугийн нохоо ярган хуцсаар. Арслан мэт хэрцгий туулаа мэд хулчхар үнэг мэд залтай. 7. Би тэдний арга ухааныг оллоо. Тэд намайг шуутхан хорохыг хүсэхгүй. Хэрэг мандна гэд тийж зүрхлэхгүй аж. Тиймээс хаа сайгүй сүлбэлдэж өөрийг хавхаа тавиад намайг өөрөө яваад орохыг хүлээж байна. Хэдэн өдрийн өмнө гудамжинд байсан тэдгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг санагтун. Ахын үйл хөдлөлийг ажиглагтун. Тэгсэн цагт та миний үгэнд бүрэн үнэмшин. Миний хувьд бүсээ тайлаад дээврийн дам нуруунаас сороож
өөрийгөө боомлвол тэдэнд ашигтай. Тэгвэл тэд гим үүрэхгүй, сансан зорьсон саадгүй бүцэнд тэсгэлгүй инээд хөөр болохгүй. Эсвэл айж ицсэндээ гансарч, ганхарсандаа ам тавбал хэдий тарга твэрэг муутайч тэд толгой тойхон баярлан хөөрцгөнөө. Тэд үний мах идэхээс өөрийг мэднэ гэж юу? Сударт цөөвөр гэж амтны тухай бичснийг санаж байна. Ихээ зэвэн амтан. Дан ялангуяа нүдэн. Амтны сэг зэмэр хоолдог. Арьс усыг нь химлэж, ясыг нь үлдээлгүй иддэг. Ботхоос аимшигтай. Цөөвөр чоны төрөл, харин чон дохойтой нэг төрөл. 3-ны өдөр Жаогийн нохоо намайг хид хідэн удаа сүрхий ширтсэнийг санахад тэдэнтэй үгсэн хуйлцснаас зайлахгүй. Өг нь нүдээ нууч намайг хурж дөнгөхгүй шүү дээ. Анхаагаал өрөвдөх юм да. Адилхан хүн атлаа айхгүй юуны учир вэ? Түүгээр барахгүй намайг барьж идэхээр тэдэнтэй нам хуйлджээ. Энэ бүхэн хүний мах идэхийг гим нүгэл тооцдоггүйг эрт балрын заншил. Аль эсвэл санаатайгаар гимт хэрэг үйлдэхтэй тулсан ялдарсан сэтгэлээс үүдэлтэй юу? Би хүний мах иддэг улсыг үзэн ядаж байна. Тэр тусмаа ахыгаа. Хүний мах идэхэ болооч гэж ятгах юм шүү. Юун төрөнд л ахыгаа. Үнийг хэлэхэд тэд миний санааг ойлгох учиртай. Гинэд 20 орчим настай нэг залуу ирв. Би түүнийг тогтоож ажиллаж чадсангүй. Нүүр дүрм мишээгээд толгой догсон ч дүр эсгэж буйг нь даруй мэдлээ. Хүний мах идэх нь юр зүв үү гэж асуухад инээмсэглэн чигтээ. Энэ жил урах зарим болохоор хүний мах идэх хэрэг юу гэж хариу барьсанд мөн хүмүүстэй нийлж хүний мах идэх дуртай болохыг нь мэдлээ. Би ч зориг орж тэгээд ийм хэрэг үлдэх нь зөв гэж лавлан асуухад энэ тухай асуух хэрэг юу байна? Чи тоглож байгаа байлгүй дээ гэд өнөөдөр тэнгэр сайхан байна шүү гэж дүүвэл. Тэнгэр үнэхээр сайхан, сар манхайм цайн. Гэхдээ л хүний мах идэх нь зөв үү? Хариулаач гэж шалгаад харц буруулан. Буруу л да гэж дүлгэнсэнд. Буруу гэж үү? Тэгвэл тэд яагаад идэж байгаа юм бэ? Гэвэл тийм юм байх ёсгүй дээ гэлээ. Ёсгүй гинэ. Ланзын тосгоныхан ил цагаандаа идэж байна. Тэгээж судар номд энэ тухай хаасаагүй битсэн байна гэхэд царайн төмөр шиг гөлийгөөд өөдөөс цоо ширтэн идэж болох юм. Эртнээс нааш ийм ёс байсан шүү дээ хэмээн. Эртнээс нааш ийм ёс байсан гэд ийм хэрэг үйлдвэл зөвдөг юм бидтэй гэхэд би чамтай маргамааргүй байна. Гэхдээ ингэж ярих хэрэггүй. Юмыг яаж мэдэх вэ дээ? Буруутаж мэдэн шүү гэж сануулхад би нүдэ бүлдэлгэн босон харайвал мөнөөхөн орморгүй алгуулж байна. Хөс сутгана. Ахаас дөөмөд тэр залуу бусадтай үгсэн нээсэн гэхэд таанч итгэмгүй. Мэдээж эцэг ихээсээ сурсан байж таарна. Хүүдээж энэ заншлыг зааж өглүүлнэ. Ийм ч учраас хүүхдүүд намайг хүйтэн харцаар хялавхийн хардаг биз. 9. Хүмүүс хүний мах идэвч бусдад идүүлнэ гэхээс имээсэндээ нэг нэгнээс сэжиглэнгүү харна. Хүн идэх хүслээ дарж үгүй хийгээд ажил төрлөөгүй эцээж ажин түжин амарч цэнгэж унтаж нойрсож байвал хэдий тайван амгалан. Үүний тулд сэтгэлийн багахан саадыг давхад хангалттай. Гэвч эдгээр хүн бүлгэн мүсгэж, эцэг хүү, ах дүү, амрагс садан, ант нөхөд, атаатан дайсан, баг шимж тэргүүтээ огтхонч танихгүй ч гэлээ өгсөн хувилдаж, нэгнээ хөхүүлэн дэмжиж, тэрхүү саад доторыг давж гэтлэхийг огтхонч өглөсөн. Үүрээр ахыг хайж гарвал хашаанд салхилж байлаа. Ардан зогсоод тун тайвуу дугаар. Аха, танд хэлэх юм байхсан ч гэвэл юу гэвэ гэсээр даруй эргэж хараад толгой дохив. Уг нь хитгэн үг хэлэх санаатай ч эвлүүлж дөнгөхгүй юм. Аха, эхэндээ бол зэрлэгүүд хүний мах иддэг байсан баг. Дараа нь ухамсар суусан зарим нь хүний мах идэхэ болж өөрсдөө илүү боловсронгуй болоход анхаарад жинхэнэ хүн болж төлөвшсөн. Харин үлдсэн хэсэг нь хүний мах идсээр байсан. Өтний зарим нь загас шувуу, бич, хүн болж хөгжсөн бол зарим нь өт чигээрэл үлдснээс ялгаагүй. Гэлээгээд хүний мах иддэг хүмүүс тэдгээр өтнөөс 7 дор. Өт, бич 2 тэнгэр газар шиг ялгаатайж хүний мах иддэг болоод иддэггүй хүмүүс түүнээс хавилгүй ялгаатай. Яахүү гэж ханаад зээ жоо 2-т зоог болгон байрсан эртний заншлаас дагсных. Панигуу тэнгэр газрыг салгаснаас хойш Иягийн хүүг идэх хүртэл хид хижнээ хүн бариулж идүүлснийг хинч мэдэхгүй. Иягаас хойш Сюсилинээс ланзын тосгоныхон хүний мах идсэн хүртэл мөн хэдий тооны хүн энэ мэт аваа алдаж бусдыг хоол болсныг таашгүй. Өнгөрсөн жил хот нэгэн гэмт хэрэгтнийг цаазлан хорооход сүрээтэй нэг хүн цусанд нь мантуу дүрж долоож байсан. Тэд намайг барьж идэхийг хүсэж байна. Та ганцаараа тэдэнтэй тэмцэж дийлэхгүй ч өгсөн хувилдах хэрэг бий юм гэж үү? Хүний мах иддэг учраас сайхан сэтгэл гарахгүй лав. Тэд намайг барьж идэхийг хүсэж байгаа хойно таныг ч бас барьж идэнэ. Дараа нь бисээ барина. Гэхдээ энэ санаагаа үлдэн хөвөл болох шүү. Тэгвэл амар амгалан ноёлно. Өдөө оттол үүний төлөө дөрвтэй алхам хийгээгүйч хүчээ нэгтгэхэд үзвэл бүтэх бусуу. Тийм үү аха? Та үүнийг бүтшгүй санаа гэж бодож байгаа нь үнэ. Хэдэн өдрийн өмнө тэр тариачин түрээсийн төлбөрөө буулгахыг хүссэн ч та татгалцсан шүү дээ гэж өгүүлэхэд ах хүднэр энийг хэлж байсан ч
Миний үгийг сонсохын хэрээр харцсан ширүүсэж, даалт санааг нь илчлэхэд царай нь хүрэнтэв. Ашааны гадна олон хүн цуглжээ. Тэр дүнд жаагүй гэн нохотойгоо ирсэн харагдана. Үүдэнд бөө өнрөөд хүзүү сунган дотор юу болж байгааг сониучрах нь. Зарим хүний нүүр баг өмссөн мэт ямар ч сэтгэлийн хөдөлгөөгүй бол зарим нь соёо шүдэ яар заалган дайрна. Тэд амаа жимийн инэв хийлнэ. Бүгд хүний мах эддийг би сайн мэднэ. Гэлээж тэдний санаас сэтгэл ондоо. Зарим нь эртнээс нааш уламжилж ирсэн ёсоор хүний мах идэх ёстой гэж үздэг бол хэсэг нь хүний мах эдгийг буруу шаавч яалтчгүй идэх гэж дурлан хошуурцгаана. Тэгвч бусад хүн нууцхан хүслийг нь олж мэдхий гэхээс имээсэндээ миний үгийг сонсоод уурсан хилэгнэж амаа жимийн хүйтнээр инэв хэлнэ. Тарцгаа галзуурсан хүнийг юуг нь харах гээвэ гэх өндөр дум хатгад тэд засаргаасаа нэгэнт өнгөрснийг ухаарав. Дүүгээр барахгүй намаа галзуус солиотой хэмээн хаа нэгтээ барьж хорих санаатай аж. Намайг хинт ч мэдгэлгүй барь идэхээс гадна өөрсдөө бусдаар өрөвдүүлж дөнгөнө. Тариачин ир яг л ийм явдлын тухай өгүүлсэн шүү дээ. Тэдний төлөвлөгөөг би таачглаа. 5 дугаар чийн уцаартайхан гүйж ирэв. Ид амийг минь барих санаатайж та нар гимшигд оройтойгүй. Чин сэтгэлээсээ гимшиг түн. Алс ирээдүйд энэ дэлхийд хүн иддэг хүмүүст хорогдох газар үлдэхгүй. Та нар засрахгүй бол өөрсдөө хүний хоол болцгоно. Үржиж оширсон ч жинхэнэ хүмүүс анчид чон намандаг шиг, үд хорхог дээсэлж алдаг шиг та нарыг өгүүхин гэж хашгирмаар. 5 дугаар чийн хүмүүсийг хөөлөв. Аахч яваад өгчээ. 5 дугаар чийн намайг ядгасаар өрөөнд оруулав. Дотор нүд соглом тас харах. Дээр дам нуруу динжигнээд томорсоор дараад авах шиг. Хүнд ачаанд дарагдан хөдөлж болох биш. Тэд намайг алхаар шийджээ. Гэвч хөлсөө зутхан тэмцээр энэ ачаан доороос мүлгэж гарлаа. Яадаг ч байсан даруйхан гимшиг түн, үнэн голоосоо гимшиг түн, алстай хүн иддэг магштад байх газар олдохгүй гэж сануулan хэлмээр. 11. Нар мандсангүй, хаалгач онгоосонгүй. Намайг өдөртөө 2 удаа хооллоно. Савхаа бариад ахыгаа саналаа. Анх охин дүүгийн үхэл буруутайг би мэднэ. Дүү минь өдгөөч нүдэнд үзэгддэг. Инхрийн хонгор, гунигтайхан дүү минь. 5 настай байсан даа хөрхий. Ээжийг тайтгарч өгөхгүй ихэр татан уйлгаад аах битгий уйлаач дээ гэд аргацсан. Дүү гэд ч гэсэн болохоор ээжийн үлэм сэтгэлийг нь сэмэлсэн биз. Ах дүү эзнийг ээж мэдэх болов. Мэдвүзээ. Гэвч тэр тухайн ам нээлгүй уйлсаар л байлаа. Уйлах ёстой л гэж бодсон биз. Би тавтай эсвэл түүнээс ч бага байхдаа гэрийн үүдэнд сэрүүцэд суудал аах. Эцэг их нь өвдүүлэх хүүн хэсэг махаа таслаж аваад чанаж зоог болгон барих ёстой. Тэгсэн цагт ачлалт хүү гэгдэнэ гэж өгүүлэхэд ээж эсэргүүцээгүй. Хүний хэсэг махыг идэж болох хойно бүглээр нь ч идэж болно доо. Гэлээж ээжийн ихэр татан уйлцуусныг бодоход өдгөөч зүрх өмөрнө. Мөн ч хачиргалтай шүү. Альваг бодож сэтгэх тэнхээ алга. 4,000-ны турш хүний мах эзээр ирсэн хорвоод дэлхийд бий төрснө өнөөдөр л ойлгов. Охин дүүг өнгөрөхөд ах гэрийн ажлыг мэдэж байсан тул махаар нууцхан хоол хийж өгсөн эсхийг хэн мэдлээ. Би ч огтхон мэдлгүй охин дүүгийнхээ махнаас идэж өдгөө өөрөө барьж идүүлэх аюулд автсан бусуу. 4,000-ны турш хүний махаар хоолсон хүн төрлөختний үрсад болсон би өдгөөл жинхэнэ хүнтэй уулзрах хэдий бэрхийг ойлгож байна. 13. Хүний мах идээгүй хүүхэд байж болцсошгүй. Тэр хүүхдүүдийг аврах тун. 1918 оны 4-р сар